За ажлын хэсэг бол ажиллаад ороод ирснийг нь бол ойлгож байгаа. Зүгээр яг энэ засгийн газарт энэ өгж байгаа энэ тогтоолын хүрээнд энэ жилийн хөгжлийн төлөвлөгөө улсын төсөвтэй уялдах асуудал зайлшгүй чухал байдаг. Цаг хугацааны хувьд бол жоохон оройтцсан байна. Хоёрдугаарт энэ бас яг улсын эдийн засагт гэдэг юм уу тодорхой ямар нөлөө үзүүлэх үү гэдэг дээр бас яг ажлын хэсгээс дүгнэлт хийсэн бий юу. Эхний ээлжинд яг энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд зайлшгүй магадгүй одоо 25 онд ч 26 оны төсвийн жилд хичнээн төгрөг хэрэгтэй байна. Энэ одоо ямар их хүсвэрээс хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Хоёрдугаарт энэ тогтоолын гол амин сүнс агуулга нь бол хариуцлагатай иргэн буюу эргээд энэ одоо орчны бохирдлын эсрэг бас тодорхой хэмжээний асуудалд гар бие оролцож байгаа хүмүүсүүдийг л урамшуулж дэмжих тогтолцоо авах хэрэгтэй. Хариуцлагагүй хүмүүсүүдийг байгаа байдалд нь одоо ингээд тэр байдлыг нь улам дэвэргэж байгаа юм шиг байдал дээрөөсөө байж болохгүй байна. За хоёрдугаарт яг зүгээр би бас энэ Улсын хурлын гишүүн болоод ерөнхий сайдад бас хүсэлт тавиад нийслэлд хүсэлт тавиад энэ хуучны орон сууцуудыг дулаалах асуудлыг бол одоо энэ жилдээ багтааж бүгдийг дуусгаж байгаа. Манайх үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ үндсэндээ бас 30 орчим хувийг энэ одоо 1990 оноос хойш за зарим 90 оны дундуур баригдсан цөөн тооны барилгууд байгаа. 2000 оны ихэр баригдсан. Эдгээр барилгуудаар дамжуулж алдаад байгаа. За энэ бас хэд хэдэн хүчин зүйлтэй байгаа. Тэгэхээр би энэ ногоон одоо энэ дулаалга байт юм уу дулаан алдагдлаас багасгах ерөн цаашдаа энэ ногоон амьдралын хөвшил гэдгийн цаана хууль эрх зүйгээс гадна эдийн засгийг ч бас хэлж байгаа. Энийний цаана бас иргэдийн ухамсарын асуудал байгаа. Эргээд зөв зохион байгуулалтын асуудал байна. Өнөөдөр энэ сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын хуулийг бас яг тодорхой олгож өгөхгүй бол бидний авж байгаа арга хэмжээ бас цаашдаа ач холбогдолгүй болно. Нэг өдөр дулаалаад өгдөг. За хуулиараа бол ганцхан удаа дулаалж өгнө гэдэг хуультай. Орон сууцны тухай хуулиар нэг л удаа улсын төсөв, орон нутгийн төсвөөс дэмжиж болно. Гэхдээ энэ бол бүрэн бас дэмжээгүй юм байлээ. Бас тодорхой хувийг нь нийслэлд дагаад, тодорхой хувийг нь орон суугчид өөрсдөө дагаад ийм байдлаар ингээд явж байгаа арга хэмжээ. Тэгэхээр за энийг одоо амны орон сууц гэр ороолын юм руу оруулж байна. Тэгэхээр энэ дээр бас одоо хамгийн гол ажлын хэсгийн ахлагчаас эх жилийн төсвийн жилд хичнээн төгрөг хэрэгтэй байгаа. Энийний тооцоо судалгаа гарсан юм уу? Төр үеийн хвшлэлд оролцох болцоо нь юу гэж харагдаж байгаа. Тэгээд дээрэс нь одоо барилга утаагуулалтын орон сууцчуулалтын яамнаас тэр ногоон амны орон сууцны стандарт тэр одоо загварын одоо орон сууцуудын стандартын тэр мэдээллийн сан үүсгэсэн юм уу? Яг ингээд нэг юм яг иргэдэд бол их гой сонсогддог. Яг бодит байдал дээр хэрэгжчихээр яг алига ногоон орон сууц гэж тодорхойлох боломжгүй нөхцөл байдал байгаа учраас энэ зээл чинь гарахгүй. Тийм учраас одоо яг энэ бэлтгэл ажил энэ төр хэр байна? Энийг бас нэг ажлын хэсгийн ахлагч тодорхой мэдээлэл өгч хүсэж байна. Лусан жамц гишүүний микрофоныг хөөе. Сайн зэрэг гишүүнд баярлалаа. Эхний ээлжинд эх жилийн хөгжлийн төлөвлөгөө 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусах ажил дээр ажлын хэсэгт орж ажиллаад яг энэ ногоон санхүүжилтийн хүрээнд утааг бууруулах, гэр байшинг дулаалах, дээрээс нь нэмээд угсармал орон сууцны дулаалгын ажил дээр энэ төсвийн хөрөнгө оруулалтыг тусгах ёстой гэсэн үндслээр 26 оны хөгжлийн төлөвлөгөөнд нийтдээ 300 тэрбум төгрөгийн шаардлагатай 2032 он хүртэл 1.8 их 80 төгрөгийн зардал хэрэгтэй болно гэсэн тооцоо гаргаад та бүхэн бас ажлын хэсэг болон нэгдсэн чуулганаар 26 оны хөгжлийн төлөвлөгөөн дээр дэмжиж өгсөн. Энэ дээр маш баярлалаа гэж хэлмээр байна эхний ээлжинд. Хоёрдугаарх нь болохоор 1-ийн 3 дээр заасан байгаа ногоон зээл хүүгийн татаас ил байдлыг хангах, хэмжих, хянах, тайнлагнах гэсэн юм баталгаажуулалтын нэгдсэн тогтолцоог нь боловсруулах ажлыг нь байгаль орчны яам болон Монгол банктай хамтраад ажлын хэсгийн хүрээнд бас хэлэлцсэн. Тэгэхээр энэ бэлтгэх ажил нь бол явж байгаа. Тэгээ удахгүй энэ батлагдаад явхлаар боддоор энэ ногоон санхүүжилтийн механизм бүрдээд явна гэсэн үг. Стандартын хувьд бол 1-5 дээр байгаа эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгын шалгуур Best Gear гэж байгаа. Best Gear стандартын хувьд бол өнгөрсөн жилийн 12 сард хот байгуулалтын яам дээр ногоон барилгын стандарт гэж албан ёсоор батлагдсан. Энэ жилийн 3 сард журам нь батлагдсан. Тэгэхээр энэ стандартыг бариад явахд бол хангалттай гэсэн зүйл байгаа. Хоёрдугаарт энэ эрчим хүчний хэмнэлттэй гэдгийг тогтоож байгаа байгууллага нь бол эрчим хүчний зохицуулах орноос зохион байгуулдаг сургалтаар эрчим хүчний аудитор гэсэн зэрэг авсан хүмүүс эрчим хүчний хэмнэлтийн тохирлын гэрчлэгээ гэдэг зүйлийг гаргадаг. Одоо үүний хүрээнд хувийн банкудаас бол зээл олгогдож байгаа. Тэгэхээр байшингийн хувьд бол стандарт болон ногоон зээлийн тогтолцоо нь бол олгох тогтолцоо нь бол бүрэн бүрдсэн байгаа. Энэ дээр нэмээд тусгаж байгаа зүйл нь бол
гэрийн стандартыг боловсруулах хэрэгтэй буюу 1:9 дээр байгаа. Монгол гэрийн эрчим хүчний хяналттай дулаалгын стандартыг шинээр боловсруул гэж хэлсэн байна. Энийг бол Шүтээсийн мөнх баяр профессор болон бусад мэргэжлийн холбоотын гэр дулаалгах дээр ажилладаг өнөөдрийг хүртэл ажилласаар ирсэн UNICEF-ээс хэрэгжүүлсэн PIN чип багц гэсэн багц байгаа. Тэрнийг нь албан ёсоор үндэсний стандарт болж батлуулах ажлыг нас зэрэгцүүлээд хэрэгжүүлээд явж байгаа. Гуравдугаарт нь пассив барилгын стандарт гэдэг зүйлийг бас үндэсний хэмжээнд батлах ёстой гэсэн ажлын хүрээнд барилгын хөгжлийн төвтэй хамтраад түүнээс зарласан ажлын хэсэг дотор пассив барилгын стандартыг монголчилж Монголдо баталдаг болно гэсэн тийм ажлын хэсэг бас явж байгаа. Тэгэхээр стандарт эрх зүйн орчин бол бий болцсон. Монгол гэрийнх бол үлдсэн байгаа. 26 оны хөгжлийн төлөвлөгөөн дээр 300 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн төлөвлөгөөн дээр бол туссан байгаа. Намрын чуулганаар 26 оны төсөв дээр бас эдгээр санхүүжилтийн их үсэг тусгана гэж байгаа. Гэтэ энийг зүйлийг тодтогч хэлмээр байна. Шинээр ямар нэгэн төсвийг улсын хөрөнгөөр гаргах биш. Өнөөдрийг хүртэл сайжруулсан төсвийн татаасанд олгож ирсэн энэ оновчгүй зардлыг нь ногоон барилга буюу дулаалганд чиглүүлээд утааг боддоор бууруулъя. Улаанбаатарын хувьд бол 2028 он гэхэд 50-60% агаарын бохирдлыг бууруулах, 32 он гэхэд утаагүй болгох ийм боломж олцоог бүрдүүлэхээр санал оруулсан. Тэгээ манай ажлын хэсгийн гишүүд болон эдийн засгийн байнгын орны гишүүдтэй өнгөрсөн 7 хоногт явуулсны дагуу 1-2 санал туссан байгаа. Эдгээрийг тусгаж оруулсан байгаа. За баярлалаа. Сайн зэрэг гишүүн тодруулъя. За би ерөнхий агуулга мэдээллүүдийг авлаа. Тэгээ яг зүгээр манай байнгын ороо бас энэ дээр нь бас жоохон орж ирэхтэн зөвхөн засгийн газрын ажил биш байгаа та өнөөдөртөө бол ерөн бол засгийн газар хэрэгжүүлэх ажил. Тэгвэл яг энэ тогтоолуудыг засгийн газарт дангаар нь хариуцах асуудлуудыг ягаад Монгол банк гэдэг юм уу улсын хурлын харьяа байгууллагатай холбоотой юмнуудыг уг нь бас нэг шийдчихмээр. Өөрөөр хэлэх юм бол эн чинь нутгийн өрөө өдөр тусны байгууллагууд бас зөвлөмөр байгаа хгүй. Аль болохоор энийг биштэй бодлогын төвшөнд ойлгуулж иргэдийн төлөвчдийн хуралд бас зөвлөж Монгол банкнд бас энэ ипотекийн зээлийн тодорхой хэсгийг ногоон зээл болгохын асуудал дээр бодлогын ямар тогтолцооны хувьд болон бодлогын ямар асуудал байх юм бас нэг зөвлөөд ийм хамтарсан байдлаар энэ тогтоолын хэрэгжилтийг хангаач гэдэг зүйлийг уг нь боловсруулалтын хувьд бас 2 угаагаад ороод ирсэн бол их зөв байсан. Тэгээ энэ зүйлүүдийг яг зүгээр барилгын яам цаашдаа хэрэгжүүлэхдээ анхаарна биз би зүгээр одоо хэлж байгаа. Энэ засгийн газраар дамжаа барилга хот байгуулалт орон сууцчлалтын яам хэрэгжүүлэх бах. Энэ дээрээ бас анхаарна үстэй тэгээд яг зүгээр улсын хурлаас илүү